сайн байцгаана уу? Bonavita лабораторийн эмнэлэг зүйн эмнэлэг судлаач анагаах ухааны магистр Баялхан Амч байна. 10 дугаар сарыг дэлхийн нийтээрээ бүхний хор тавдраас урсан сэргийлэх сар болгосон бөгөөд энэхүү сарын хүрээнд Bonavita лабораторийн зүгээс охид эмэгтэйчүүдэд дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Бүхний хор тавдар нь эмэгтэйчүүдэд тохиолддог хор тавдрын 2 дугаар байранд орж байгаа бөгөөд насны хувьд 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдож байна. Энэхүү өвчтний үндсэн шалтгаанд нь удамшлын хүчин зүйл нөлөөлдөг. Цусан төрлийн гэр бүлийн хүн дотроос бүхний хор тавдраар өвдөж байсан бол та энэхүү өвчнийг тусах эрсдэлтэй байна гэсэн үг ээ. За хоёрдугаарт нь болохоор зэрэг жирэмслэлтээс хамгаалах гормоны эмийг удаан хугацаагаар уусан тохиолдолд бас шалтгаан болж өгч байна. Мөн үр хүндэд хийлгсэн, эрт сарын тэмдэг ирсэн, хожуу цэвэрсэн эмэгтэйчүүдэд бол энэ шалтгаан бол зөнхлөн тохиолдож байна. 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ нэг удаа бүхний эхо болон хүүхдний эрдэнэтгэн зураг буюу маммографийн шинжилгээнд хамрагдаж хянуулж байх хэрэгтэй. Мөн хамгийн энгийн арга бол гэрээ нөхцөлд хөхөө шалгаж хэвших хэрэгтэй. Хэрвээ таны хөхөнд ямар нэгэн эмзэглэлтэй өөртөө зүйл тэмтрэгдэх юм бол нарийн мэрэгжлийн эмчтэй хандна. Манай лаборатори нь бүхний хор тавдрын маркер болох СА15-ын 3-ыг 10-11 сард хямдралтай үнээр хийж үйлчилж байна.